Энэ удаагийн бичлэгийн ивент итгэгч бүх найрамдах Солонгос улсад патентлэгдэж үр нөлөөгөө баталсан Forever Film дулаалгын наалт. Таны дулааны зарлыг 20% хүртэл хэмнэн цонхоо дулаалаад уцаагаа Улаанбаатарыг бүтээнгээ мөнгөө хэмнэж өнтөө өвлжцгөө. За өнгөрсөн 2 дахь өнөө Netflix-ийн шоу маань эхний 4 ангиа цацаж Олимпийн дэд айлан боллоо. Өгийн зүс ихтэй манайхан бол хэд хоног л огсч хөөрч явсан баха. 몽골 분들이 갖고 있는 DNA도 뭔가 다른 것 같고. Дээрээс нь оролцож байгаа улсуудын баг бүрэлдэхүүн цол гуншингийн сүртмээрийг хэлэх үү. Японоос гихтэл хамаг олимпийн хошоо медальнууд холимог талааны Азийн аваргуудаа аваад ирсэн байх жишээ нэ. За тэр Турк, Австралийн баг магтаа бол юу ярих вэ? Би хаа гэж юу ч яваад байгаа. Нөгөө 8 тонн танкийг чирж Гиннес бичигддэг Эд Вильямс хүртэл дунд нь явж байна. Филиппинес боксын амьд дом 8 үржингийн ангил дэлхийн аварга болж исэн Pac-Man багаа халж ирээд тэр аваарныг шуугуулж фэн уулзалт чиглэм хийж байх жишээ нэ. 레전드 올라줘. Hey guys, big fan. Hello, big fans, brother. Jesus bless. Oh, legend. За тэгээд цаашаа дурдаад барахгүй оролцогч болгон л бие биелдэр амжилтаараа ултаа гэлтгүү дэлхийд данстай шилдэг тамирчид л цуглаж. Эхэнд бол бусад улсыг хараад өндөө сүрдэж л байлаа. За тэгээд тэмцээн эхэлж бэр тэнхээгээр үзэлцээд ирэхэд манайхан бол дайраад ирсэн багийг буцаагаад нислэн түлхээд явуулчих. Эхний тэмцээн дээр нэлээд замраагүй байдал үсэ. Жаахан тактик дутаж хоёр улс нийлж аваад манай хэдийг гаргацсан л болохоос бэр чадал төсөв төвчрээр хинээс дутгааргүй л харагдаж байна да. Нэмээд манай тамирчдын талаар дэлгэнүү мэдээ сонирхолтой баримтуудыг дурдъя гэж бодлоо. Цаашдаа 8-ыг нэмэгдэж цацагдах юм чинь хэдүүлээ улсаа төлөөлж оролцож байгаа тамирчтай сайн мэдж явахгүй болохгүй шүү дээ. Ингээд багийн ахлагчаасаа эхэлье. Монгол улсын үндэсний бүхий спортын арслан Орхон Баяр байна. Өөрөөр хэлбэл Монгол танихгүй хүн үнэхээр байхгүй. Манай улсын арслан Орхон Баяр 19 оны үндэснийх баяр наадмаар улсын начин цол хүртэхдээ 21 настай байсан бөгөөд тэр үедээ улсын хамгийн залуу начин гэж шуугилж байлаа. Цагаан нуур сумын харьяат Монгол улсын залуу начин Баяр сайхны Орхон Баяр 21 наснда Монгол улсын начин цолонд үрж хонгор зүсмийн хурдан даагны эзэн болж байна. За тэгээд дараагийн жилүүддэж наадамч олноо баясгаж хүүхд хөшөдгөө л мэддэг болсон. Ээж жагаад энтэнд сникерс идж байгаа зургуудын сэвэгдээл охтуудын дараагийн 10 жилийн краш эдэргээл нийтээрээ л игдрүүлдэг байсан да. За тэгвэл 27 наснда усаа төлөөлөн багаа ахалж яваа арслан маань Сэлэн аймгийн Цагаан нуур сумын харьяат бөгөөд 18 тагаас л нутгийнхаа наадамд хүч үзэж сумын зам болж ижээ. Багаасаа урлаг спортын олон дугуулангуудад хамрагддаг байсан тэрээр шүлэг уншиж зохион бичлэг бичих дуртай хүүхэд байсан гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Спорт гэдэг залуу насны зүйл учраас хэрвээ ирээдүйд ажил мэргэжлээс болохоор болвол гадаа дотоодоор аял шин зүйл сурч мэдэх маш их сонирхолтой гэж мөн дурдж үжээ. Мэдээ залуу насндаа үндэсний спортоо тууштай зорьсон зорилготой хүрнэ. Энэ спортоо өөр асар их итгэл үнэмшилтэй байдгаач хэлж байсан юм. Яг ингээ байнгын бэлтгэл сургуультай парамтай байхад залхах үе бол байхгүй. Өөрөө үнэхээр дуртай, том зорилготой зорьсон болохоор яг ядрах үе бол байгаа. Тэгээд ядрах үе мууийг бол тоохгүй гардаг. Дуртай учраас өөрөө бүх юмаа зорьсон учраас Ингээ харахаар шин зүйл сурч мэдэж өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй арслан маань дэлхийн хэмжээний шоунд өөрийгөө соронго үндэсний соёлоо таниулж явна. Дараагийн тамирчин байна Амар сайхны Адьясур. Чөлөөт бүхий Азийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Азийн наадмын хүрэл их дуулах тэмцээнүүдээс 2 мөн 3 хүрэл медаль хүртэж байсан Адьясур маань 2000 оных. Гэр бүлийнхэн спортод маш дуртай хүмүүс байдаг. Ажиг маань үеийнээсээ арай том битээ хөгдөөсөн болохоор бөхөр явуулъя гэж ярилцаад жуудаг сонгож байсан гэж ярьж ижээ. Жуудаа бөхөр хичээлээд 9 жил болж байгаа. Манай хүнийг хараад өрсөлдөгч улсын эмэгтэйчүүд нэлээд сүрдээд байсан да. 야, 몸 좋다, 이분. 아니 몽골은 진짜 엄청 크다. Бирхүү байдал бэр тэнхээгээр гайхатаад байсан охин маань багаасаа их даруухан урдг зүйлээ чимээгүй хийгээл явж идэг хүүхэд байсан гинэ. Японы нэлээд алдартай жуудочтой тоглоом барьц аваад хөөрхөн инээлтэд байсныг санаж яваад жуудаг хүндлэлийн спорт гэдэг. Тийм болохоор хүндлэл ёс суртахууныг надад гүн суулгах сан гэж боддог гэжээ. Биеийн хүчний тэмцээнүүдээр их л тэнхээдэгээс гадна төсвөр хатуучилтайгаа харуулсан охин маань мундаг дараахан хүүхэд байх нь. За нэг 13 дугаар зууны Монголд ачид ийм л байсан болоо та гэмээр жинхэнэ Монгол төрөх гоё имижтэй ах байсан да. Тулааны спорт сонирхдаг үзэгчдийн маань сайн мэдэх Баатар хүүгийн инх хөргөл ах маань 1988 оных. 2022 онд Road to One Mongolia тэмцээний ярагч болж дэлхийн топ MMA байгууллага One Championship-ийг гэрээ байгуулж байсан.
Мөн MGL One Fighting Championship тэмцээний хошоо авраг юм байна. За манай Ховд аймгийн спортоор хичээлээд 23 жил болж байгаа. Холимог талаас гадна багасаа таквондогоор хичээлдэг байсан. Хүүхэд байхдаа тийм ч их зодон цохон хийдэг байгаагүй. Харин дээрлүүлж байгаа хүүхдүүдийг өмөрдөг байсан гэж өөрөө ярьжээ. Угаасаа л нэг том шииртэй ах шиг харагддаг да. Сонирхуулахад 2022 оны ярилцлагатаа тулааны спортоосоо гадна давхар оюутлогын логистикийн хэлцэд ажилладаг гэж ярьж байна. Өдрийн 12 цагийн хугацааг ажиллаа зарцуулдаг. Гэхдээ хүн дуртай зүйлдээ цаг гаргадаг гэдэг шүү дээ. Тулааны спортод үнэхээр дуртай болохоор яаж игээл цаг гаргаж бэлтгэл хийдгээ. Өдөржин ажилласан стресс бухимдлыг бэлтгэл хийж л арилгадаг гэж байна шүү. Нэг тийм гүндүүгөө сайхан Монгол ирийн шин чанар цуснан шингэсэн гоё ах маань эхний дугаараас л хоёр эмэгтэйдэд тусалж түшиг болж байгаа зэрэгээрээ анхаарал татаад байсан. Дараагийн дугааруудад ч улам үзүүштэй зүйлсийг харуулах байх. Дараагийнх нь манай хоёр эмэгтэй гишүүдийн нэг Хант Сүрэн. Японы дээдлэгт анх удаа Монголоос тоглож байгаа тамирчин маань одоо 28 настай. Монгол улсын хөдөлмөрийн баатар Баянмөнх аварган аж улсын гайрт ган тогтохын охин юм байна. Түүнийг өндөр болохоор волейбол тоглоод үзье гэж хэлсэн багшийнхаа үгээр анх энэ спортод хөл тавьж үз. Багийнхаа ирчүүдээс тутгааргүй нуруутай харагдсан шүү дээ. Угаасаа бараг метр 85 юм байна уу? Охин хүүхэд спортоор хичээлээд алс олон Япон улсыг зорнихээр гэр бүлийнхэн маань нэлээд хориг тавьж байсан. Гэхдээ би яг дуртай зүйлээ бариад хийх хүчээсээ учраас тэд маань зөвшөөрч би Япон улсыг зорьсон. Тэгээ өнөөдрийг хүртэл огт шантарлагын хүчээсээр 10 гаруй жил өнгөрсөн байна хэмээн ярьж байж. Мөн түнд Япон улсын талаас иргэншлээ солих саналж ирж байсан. Монголын шигшээ багаас амжилт гарах хүсэлтэй тул иргэншлээ солихгүй гэсэн бат татуу байр суурьтай байдаг гин. Мөн нэмээ сонирхуулахад Японы лиг тоглохын хажуугаар бас банкны салбарт ажилладаг гинэ. Манайхан хаанч утсан адтай чадвартай байх юм да. Дараагийн тамирчин маань олон улсын Аз зэрэглэлийн циркийн наадмын 10 цамтай уран нураач Эрдэнэ очрын лавуу өчр. Ах бол манай багийг үнэхээр гоё чимж байсныг 2 дахь алруулаас харсан тий. Цаагуурчин Солонгос хотод крашлаа шуураад байгаа сурагтай. Монголын уран нугралтын нэрийг дэлхийд өргөж яваа. Цирк уран нугралтын төрлөөрөө 2004-оос ахуулаад 20 жилийн турш тасралтгүй олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож нэр хүнтэй шагналуудыг түүж ирсэн юм байна. Мөн манай хүний онцлог нь тэнцвэрийн үзүүлбэр. Өнгөрсөн зууны наадмын нээлтэн давхар сандал дээр тэнцвэр болох үзүүлбэрээ монголчуудад харуулж байсан да. Энэ төрлөөрөө ч олон улсын үзэгчдэд гайхшруулж гран-при цом хүртэл хүртэж байжээ. Шоуны 2 дахь тэмцээн дээр өөрийн ур чадвараа харуулж тэр олсыг бол хашрааж исэн. Бид нар харахад уян алхаа гой харагдаж байгаач энэ мэрэгжлийн хувьд асар их бэлтгэл хүч хөдөлмөр гарч байдаг нь ойлгомжтой. Яг даалгаврыг хараад бол энэ миний даалгавар юм байна гэж би дотор шууд бодсон. Ингээ харахад манай монголчууд хүн амаараа цөөхөн ч гэсэн олон улсад ямар салбар чиглэлээр тэргүүлж явдаг. За сүүлийн тамирчин маань 3x3 сагсан бөмбөгийн Азийн аврах шалгаруулалт тэмцээний хошоо авраг Инх Батын төлөвлөгөө. 2 дон ачаа зөөдөг тэмцээн дээр гол тактикаа гаргаж зохион байгуулсан байсан санаж байгаач. Гэхдээ бөөндөө эхлээд нэг хайрцагуудаа тавьчих. Тэр оронд очрыг хурд мэддэгдэн шүү дээ. Тэгэнгүүт хэдүүлээ хайрцагаа тавьчаад очир шуудаануудаа ингээд чадхаараа наашаа авчирч ирээд тэр доошоо шидчихнэ. Ер нь сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр манай бас сүүлийн жилүүдэд нэлээд сайн үзэж байгаа шүү дээ. 2023 онд олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3x3 сагсан бөмбөгийн дэлхийд дуулахын тэмцээний онцлог 10 тамирчин нэрлэхэд манай тамирчин Инх Батын төлгөө уг чагсаалтын 3 дугаарт бишигдэж байжээ. Монголчууд багийн спортод хизээч амжилт гарахгүй гэсэн нийгэм тогтсон буруу хандлага ойлголтыг өгүүлсгэж Монголын сагсан бөмбөгийг дэлхийд таниулахад түүний оруулсан хувь нэмэр хүчин зүтгэл их билээ. За манай багийг бүрдүүлж Netflix-ийн шоунд оролцох боломжийг гаргаж өгсөн байгууллагын зүгээс бол оролцогчдод тавих шалгуур бол нэлээд өндөр байсныг хэлж байна лээ. Мэдээ зөвхөн Бэйбилдер амжилтын нараад олон улсын шоунд оролцуулна гэдэг боломжгүй шүү дээ. Манай тамирчид ардах урдах түүх, зан чанар төлөвшил, ямар нэгэн хэрэг төвөгт оролцолдож байсан эсэх зэрэг бүхэл талаараа шигшигдэж гарч ирсэн байж таараа. Ингээ хэдүүлээ тамирчдынхаа сэтгэл зүйрүүд ярихгүй, эергээр дэмжигэл үлдлээ.